Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэнд дахин төрөлт, хувь тавилан гээд маш олон сэтгэл хөдлөлийг нэг доор агуулсан 19 дэх амьдралдаа дахин учирсан хайр гээд 12 ангитай драмыг ярьж өгье. Лайк, subscribe дарахаа мартва. Ингээд кинонд орцгоё. Энэ түүх гаднаас харахад жирийн нэгэн охиноос эхэлдэг. Гэхдээ тэр охин огт жирийн биш. Гадаад төрхөөрөө бол дөнгөж 10 настай бяцхан охин. Харин дотор нь бол олон амьдрал туулсан, маш их юм үзсэн, асанд хүрсэн хүн шиг бодолтой нэгэн байдаг. Тэр испани хэлээр чөлөөтэй ярьж чадна, мэрэгчлэтнүүд хүртэл тайлж чаддаггүй эртний бичвэрүүдийг уншиж ойлгож чадна. Ой санамж нь юр бусын хүчтэй, заримдаа бүр юмсыг алга болгочихсон мэт хүмүүсийг гайхшруулж чаддаг. Гэхдээ түүний хамгийн том нууц нь энэ биш. Тэр охин дахин төрдөг. Амьдрал бүрийнхээ дараа дахин төрж тодорхой насанд хүрэхээр өмнөх бүх амьдралынхаа дурсамжийг нэг нэгээр нь эргүүлж сандаг. Өөрөөр хэлбэл шинэ бие, шинэ гэр бүл, шинэ нэртэй төрдөгч дотроо өмнөх бүх хүмүүс, бүх алдаа, бүх хайр, үхлийг санаж явдаг гэсэн үг. Одоо тэр 19 дахь амьдралаа туулж байна. Түүний одоогийн нэр бол Бан Жиюм. Жиюмын хувьд 19 дахь амьдралынхаа өмнөх хамгийн чухал амьдрал болох 18 дахь амьдрал байлаа. Тэр үед түүний нэр Юн Жуан байсан. Юн Жуан бол чинэлэг айлын охин. Гаднаас нь харуул маш хүмүүжлтэй, ийдэг, өхөөртөм хүүхэд. Хүмүүс түүнийг авьяастай сайн хүүхэд л гэж хардаг. Гэвч түүний ээж охиныгоо дотор ямар нэг юм өөр болсныг мэдэрдэг. Учир нь 2 жилийн өмнөөс Жуаны ааш ариншин огт өөрчлөгдсөн байдаг. Биеийн хүүхдийн хിവэрэж ярьж байгаа нь, харж байгаа нь, юм ойлгож байгаа нь насанд хүрсэн хүн шиг. Ээж нь заримдаа бүр өөрийн охин биш юм шиг санагдах үеч гардаг. Тэгэхээр энэ нь юу байсан бэ гэвэл Жуаны өмнөх бүх амьдралын дурсамж тэр үеэр сэргэж эхэлсэн гэсэн үг. Жуан өөрөө ч дахин төрхөөс залхсан хүн. Тэр хитрхи их юм мэддэг, хитрхи их хүнээ алдсан, олон амьдрал үтсэн болохоор заримдаа хүүхэд шиг амьдарч чаддаггүй. Тэгээд л яг тэр үед түүний амьдралд нэг хүү орж ирнэ. Тэр бол Мөн Сохо. Мөн Сохо бол чинэлэг айлын жаахан зүрүүд ширүүн хүү. Жуан түүнийг анх хараад шууд дурлахгүй. Бүр анхны уулзалт ч таатай биш өнгөрнө. Тэд анх уулзахдаа Сохо Жуаны зургийн тавиурыг унгаачгаад ууршлалтч гуйдаггүй. Жирийн хүүхэд бол уурлаж гомдоод холдох байсан. Гэтэл Жуан бол өөр. Тэр энэ жаал хүүг зүгээр нэг бүдүүлэг гэж хараагүй. Харин дотор нь ямар нэг гуниг хамгаалалт шаналл байгааг анзаарна. Дараагийн уулзалт дээр Сохо усан бассейнд ганцаараа чимээг өхөн сууж байдаг. Жуан түн дээр очиод сониучрхан усны доор ямар нэг юм байгаа мó гэж асуухад Сохо огцон босоод түүнийг ус руу татчихдаг. Энэ бол нэг талаар тоглоом, нэг талаар жоохон хоржоонтой үйлдэл. Гэвч Жуан айгаад уйлахын оронд бүр илүү сонирхож эхэлнэ. Яагад гэвэл энэ хүү түүний хувьд анх удаа сонирхол төрүүлсэн хүн байлаа. Номын санд тэд дахин таарна. Сохо өндөр тавиур дээр байгаа нэг номыг авах гээд чадахгүй зогсож байхад Жуан туслах гээд очино. Гэтэл Сохо өөрийн хөөрөө хүйтэн зангаараа түүнийг түлхээд холт болчихно. Жуан ч бас бууж өгөх хүн биш. Тэр зориуд номыг толгой дээр нь унгаагаад хариугаа авна. Дараа нь усны болтоо гартаа алга болгосон юм шиг үзүүлээд чи муухай ажилбал яг энэ болчиг алга болж мэднэ шүү гэж айлгана. Сохо үүнд найхын оронд бүр сонирхож эхэлнэ. Тэр Жуаныг шулам юм биш үү гэж боддог. Гэхдээ тэр сонин занан Соход таалагдж эхэлдэг. Учир нь түүнтэй ингэж айхгүй харьцаж байгаа хүн өмнө нь бараг байгаагүй. Маргааш нь Жуаны ээж охин нь Сохотой сайн ойлголцож байгааг хараад баярлана. Жуан, Сохо, мөн Жуаны дүү Юн Жуан гурав хамт тоглож, хамт байж дурсамж бүтээж эхэлнэ. Энэ гэр бүлтэй байх мөчүүд Жуаны олон амьдралын дараах хамгийн тайван, хамгийн хүүхэд шиг, хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Өмнө нь тэр өөрийгөө олон амьдрал тулсан, бүхнийг мэддэг хүнд хүн мэдэрдэг байсан бол Сохотой байхдаа жинхэнэ 12 настай охин шиг байж чаддаг болсон. Жуаны хувьд Сохо бол зүгээр нэг найз байгаагүй. Тэр түүнд олон амьдралын туршид анх удаа энэ амьдралд үлдмээр байна гэсэн мэдрэмж төрүүлсэн хүн байлаа. Сохогийн ээж маш хүнд өвдөж, бие нь улам муудна. Тэр хүүгээ удахгүй орхихоо мэдэрч байсан учраас Жуаныг дуудаад Сохог түнд даатгана. Ээж нь бараг эцсийн захиасаа хэлж байгаа юм шиг миний хүү хитрхи ганцаардмал чи л түүний хажууд байгаарэ гэв. Жуан ч энэ хүсэлтийг зүгээр нэг хүүхдийн амлалт гэж үзээгүй. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ Сохог хамгаална гэж шийддэг. Удалгүй Сохогийн ээж нас барна. Оршуулгын үеэр Сохо хүүхэд мөртлөө дотроо асар их өвдөлт тээж эхэлнэ. Жуан түүний хажууд чимээгүй зогсож, тэрвэрч түүний уйлах орон зайг өгч байлаа. Тэр үед Жуан Сохог тэрвэрч байгаад дотроо нэг зүйлийг ойлгодог. Би энэ хүүхдийн хажууд байхыг хүсэж байна. Энэ бол зүгээр нэг өрөвдөлт биш. Зүгээр нэг нөхөрлөлж биш. Эндээс тэдний сэтгэл хайр болж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрч тэд илүү татан болно. Сохо аль хэдийн Жуаны дэргэд байхаараа л тавьширдаг болсон. Тэр гаднаа хүүтэн хിവэрэж Жуаны өмнө жаахан хөвгчиг зан гаргана. Тэгээд нэг өдөр Сохо түүнээс асуудаг.
Чи том болоод надтай гэрлэх үү? Энэ бол хүүхдийн гинэн санал мэт сонсогдох боловч тэр мөчөд Сохо үүнийг маш нухацтай асуусан. Жуан инээмсэглээд зөвшөөрнө. Тэр хариуг тоглоомоор өгсөн мэт харагддагч үнэндээ тэр өөрөө ч Соход татагдсан байсан. Хэдэн 10 амьдралын дараа анх удаа тэр хэн нэгний хажууд амьдралаа үргэлжлүүлмээр санагдсан. Сохогийн төрсөн өдөр болж Жуан түүнд нэг жижиг хайрцаг бэлдсэн байдаг. Хайрцаг нь төвжээтэй. Дотор нь юу байгааг Сохо харах боломжгүй. Жуан түнд сайн хүүхэд байх юм бол түлхүүрийг нь өгнө гэж хэлдэг. Тэд хамт машинд явж байхад гинэт том ачааны машин асар хурдтай ирж тэдний машиныг мөргөнө. Машин хэд хэдэн удаа эргэнэ. Жуан Сохог хамгаалахын тулд бүх биеэрээ хаана. Тэр олон амьдралдаа үхэлтэй нүүр тулж байсан ч энэ удаа түүний залбирсан зүйл өмнөхөөс өөр байлаа. Өмнөх амьдралуудад тэр энэ удаа дахиж төрөхгүй байгаасай. Эсвэл өмнөх амьдралаа битгий санаасай гэж хүсдэг байсан байж магадгүй. Харин энэ удаа үхлийн ирмэг дээр байхдаа түүний ботсон цорын ганц хүн нь Сохо байлаа. Машин зогсоход Сохо цочролд орсон, чихэн гэмтсэн, юу ч сонсож чадахгүй шахуу болсон байдаг. Тэр бүдэг бадаг сэрэхэд Жуан сүүлийн удаа инээмсэглээд нас ордог. Мөн Сохогийн амьдрал тэр мөчөд нурж унана. Үзэгдэл шилжиж Жуан дахин төрнө. Энэ удаа түүний нэр Бан Жиюм. Шин бие, шин гэр бүл, шин амьдрал эхэлж байгаач түүний дурсамж бас л эргэн ирнэ. Дурсамж сэргэх мөчөд хамгийн түрүүнд санаанд нь орсон хүн нь Сохо байлаа. Тэр амьд байгаа болов уу? Тэр зүгээр болов уу? Тэр миний үхлээс болоод бүр их ганцаардаагүй биз? Энэ асуултууд Жиюмыг тайван орхидоггүй. Гэвч энэ амьдралын түүний гэр бүл маш хэцүү. Аав нь мөрийтэй тоглоомчин, ээжийг нь зовоодог, өөрөө ч охиныхоо хөлмөрөөр мөнгө хийхээс буцахгүй хүн. Жиюм багасаа л энэ гэр бүлээс зугтаж өөрийн хүчээр амьдрах ёстой болно. Тэгээд тэр өнгөрсөн амьдралын өөр нэг холбоотой хүн рүү очино. Тэр бол Ким Эгён. Жиюмын 17 дахь амьдралд Эгёны ах байсан бөгөөд одоо Жиюм түн дээр очиж өмнөх амьдралынх нь нарийн зүйлсийг ярьж итгүүлдэг. Эгён эхэндээ итгэхгүй эргэлзэнэ. Гэхдээ Жиюмын яриа, зан, мэддэг зүйлс нь яг л өмнө нь таньдаг байсан хүнийг нь санагдуулсан учраас эцэст нь түүнд итгэнэ. Жиюм түүнээс мөнгө зээлж Сохог олохоор явна. Жиюм Сохогийн хуучин гэрт очиж бүр мод руу авирж байгаад цонхоор нь харж насанд хүрсэн Сохог анх олж харна. Том болсон ч ганцаараа чимээгүйхэн сууж байдаг нь хിവэрээ. Жиюм түүнийг амьд зүгээр байгааг хараад баярлана. Түүний хувьд энэ бол олон жилийн турш хүлээсэн мөч байлаа. Гэвч тэр шууд өмнө нь очиод би юун жовон байна гэж хэлж чадахгүй. Учир нь өөрийнх нь амьдралд ингэж очиод үннийг хэлэхэд хүмүүс итгэдэггүй. Бүр айдаг байсан олон туршлага бий. Тиймээс тэр холоос ажиглаж эхэлдэг. Удалгүй Сохо Германд сурахаар явна. Жиюм тэр хугацаанд ч түүнийг хүлээн. Өөрийн амьдралыг босгож, их сургуульд сайн сурч, нэр хүндтэй компаниудын анхаарал татгуйц чадвартай нэгэн болж өснө. Гэхдээ энэ бүхний цаад зорилго нь ганцхан Сохогийн хажууд очих. Олон жилийн дараа Сохо Германаас буцаж ирнэ. Жиюм түүний иргэн ирснийг мэдээд шууд очино. Тэдний дараагийн уулзалт бас л бассейн орчимд болдог. Энэ нь өмнөх амьдралынх нь анхны дурсамжтай давхцаж байгаагаараа онцгой. Жиюм өмнө нь асууж байсан тэр сонио асуултаа дахин асуух мэт. Гэвч Сохо түүнийг танихгүй. Тэр одоо сонсголын бэрхшээлтэй болсон тул сонсголын аппаратаа зүүж байж хүмүүсийг илүү тод сонсдог. Жиюм түүнийг хараад сэтгэл нь хүчтэй хөдлөнө. Гэвч Сохогийн хувьд энэ эмэгтэй бол танихгүй нэгэн. Тэр зүгээр л энд зөвшөөрлгүй орж болохгүй гэж хүүтнэр хэлээд яваад өгнө. Жиюмын хувьд энэ гонигтайч тэр бууж өгдөггүй. Жиюм Сохог одоо Ли Санагийн өмнө ажиллуулж байсан хуучин зочид буудлыг дахин сэргээх гэж байгаад мэдээд тэр зочид буудалд ажилд орохоор шийднэ. Тэр өргөдлөө өгч ярилцлагын өрөөнд Сохотой албан ёсоор дахин уулзна. Сохо түүний ажил мэргэжлийн чадварыг хараад бүр гайхна. Яагаад ийм их чадвартай хүн ийм энгийн зочид буудалд ажиллахыг хүсэж байгаа юм бол гэж бодно. Тэгээд түүнээс шууд асууна. Яагаад энд ажиллахыг хүсэж байгаа нь гэхэд Жиюм нууж хаахгүйгээр энэ зочид буудлыг Сохотой хамт өмнөх шиг нь сэргээхийг хүсэж байна гэж хэлдэг. Сохо үүнд нь бүр гайхна. Учир нь Жиюм түүний насны хүн байж өмнөх үеийн зочид буудлыг сайн мэддэг юм шиг ярих нь хачирхалтай. Жиюм зоригтой шулуухан харцаар түүнийг ширтдэг. Тэр харц Сохог эвгүй байдалд оруулж эхэлнэ. Тэгээд гинэт Жиюм бүр илүү зоригтой алхам хийдэг. Надтай үерх үү гэхэд Сохо шууд цочирддаг. Насанд хүрсэн хойно нь хин нэгэн ингэж гинэд шулуухан ичихгүйгээр үерхэх санал тавьж байсан нь бараг анх удаа. Жиюм бүр дахиад хэлж тоглоом биш гэдгээ ойлгуулна. Ярилцлагын дараа Сохо энэ нэмэгтэйг юр ойлгож чадахгүй бодолсон байдалтай үлддэг. Жиюм Эгёнд очиод бүхнийг ярьдаг. Эгён түнд зүгээр л үннээ хэлээч. Чи юун жовон байсан гэдгээ хэл гэж зөвлөдөг. Гэвч Жиюм ингэж чадахгүй. Нөгөө талд Сохо ажил руугаа явж байхдаа гинэт зам дээр чанга дуу чимээ, хамтлагийн хөгжим, ойртож ирэх машины хөдөлгөөнөөс болж хүнд паникт ордог. Энэ нь ослын дараа түүнд үлдсэн сэтгэлийн гүн шарах байлаа.
чанга дуу, ойртож ирэх машин, хяналтаас гарсан мэдрэмж бүр ослын өдрийн айцыг эргүүлэн авчирдаг. Тэр амьсгалж чадахгүй болж бараг газар дээрээ унах шахна. Яг тэр үед Жиюм хажуугаар нүнгэрч таарад түүний байдлыг анзаараад гараас нь хөтлөөд хамт гүйн. Сохо гайхаж эсэргүүцэж амжилгүй дагаж гүйн. Жиюм дараа нь заримдаа гүүхэн өвдөлтийг арай багасгадаг гэж хэлдэг. Энэ үгийг тэр зүгээр нэг номноос уншсан юм шиг тайлбарладагч үнэн дээр энэ бол түүний өмнөх амьдралын өөрийн туршлага. Бүр 10 дахь амьдралдаа дайны дунд цогцос, хашгиран, там шиг үзэгдлүүдийн дундуур амьд үлдэхийн тулд тасралтгүй зүгтэж явсан дурсамж нь түүнд ийм зүйлийг зааж өгсөн байлаа. Сохо энэ эмэгтэйг улам бүр ойлгохоо болно. Гэтэл Жиюм энэ хүнд мөчтөр тоглоом шоглоомоо орхихгүй. Багадаа Сохо өөрт нь гэрлэх санал тавьж байсан тэр дурсамжаа санан бүр "Тэгвэл чи надтай гэрэлч" гэд хэлж орхино. Сохо дахиад л цочирдно. Үзэгдэл шилжиж Жиюм хуучны модон сам зарж байгааг хараад авч Сохогоос толгоогоо бүхэлдэхийг хүснэ. Тэгээд маш зөөлнөр үсийг нь самнаж өгнө. Энэ хөдөлгөөн нь зүгээр нэг дотн байдал биш. Харин ээжүүд эрт үед хүүхдийнхээ үсийг самнадаг тэрл халамж хамгаалтыг агуулсан үйлдэл. Сохо эхэндээ эсэргүүцэж чадалгүй зүгээр сууж өгнө. Энэ эмэгтэй түүний амьдралд хэтэрхий их орж эхэлжээ. Жиюм сайн дураараа зочид буудал дээр дахин очиж ярилцлагынхаа хариуг асуух гэж явна. Замдаа нэг бүдүүлэг ажлын санал тавьдаг хүнтэй таарч тэр хүн Жиюмыг өөр тийшээ авч явах гэж зүтгэдэг. Жиюм түүнээс салах гэж бүр бүжиглэж хэлэхэд Сохо энэ бүгдийг харна. Тэр Жиюмтэй ярилцахаар оффистоо дуудах гэж байтал өнөөхөр Сохог доромжилж эхэлдэг. Аавынхаа компанид хаягдаж бараг дампуурсан зочид буудалд очисон өв залхамжлагч гэж шоолно. Жиюм үүнийг сонсоод дургуутсаж тэр хүнийг дахиад л айлгаж хөөж явуулна. Сохог өөрийнх нь өмнөөс хэн нэг ингэж хамгаалж байгааг харах нь шинэ мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед өмнөх амьдралынх нь дүү Юн Чвон гарч ирнэ. Жиюм Чвоныг харсан даруйдаа танина. Харин Чвон мэдээж түүнийг танихгүй. Энэ мөч Жиюмийн хувьд маш чухал. Учир нь түүний хамгийн хайртай дүү яг өмнө нь зогсож байна. Чвон одоо насанд хүрсэн. Мөн Соход сэтгэлтэй юм шиг харагддаг. Сохож түүнээс түгшөөдөг тул ихэвчлэн нарийн бичиг туслах хүмүүсээрээ дамжуулж холдуулдаг. Жиюм үүнд эмзэглэн. Гэхдээ тэр бууж өгөхгүй. Бүр би зочид буудлын хаалгач байсан ч хамаагүй, цэвэрлэгч байсан ч хамаагүй энд үлдмээр байна гэж хэлнэ. Сохо түүний энэ зөрүүд занг хараад бүрч гайхна. Тэгээд Жиюм түүнд нэг зураг өгдөг. Тэр зураг дээр хуучин сайхан үеийн зочид буудал бага насны Сохо ээжтэйгээ хамт аз жаргалтай байгаа дүр зураг зурсан байдаг. Энэ зураг Сохогийн сэтгэлийг хөдөлгөнө. Эцэст нь тэр Жиюмыг ажилд авна. Жиюмийн мөрөөдөл биеллээ. Тэр эцэст нь Сохотой нэг газар ажиллаж эхэлнэ. Мөн ажлынхаа эхний өдрүүдэд дахин сэтгэлээ илэрхийлнэ. Гэвч зочид буудал дээр асуудал араасаа гарч эхэлдэг. Нэг асуудалтай зочин үүмэн тарьж Сохо түүнийг хатуу арга хэмжээ авч хар листэд оруулна. Удалгүй тэр асуудалтай хүний ээж болох Жан Ёно гарч ирнэ. Энэ эмэгтэй бол одоогийн зочид буудлын эрх мэдэлтэй хүн бөгөөд өмнө нь Сохогийн автай ойр дотн байсан шинжтэй. Тэр Сохог дутуу үнэлж эрх мэдлээрээ дарамтлахыг оролддог. Харин Сохо түүнд тайван боловч хатуу хариу өгч энэ зочид буудлын уур амьсгалыг эхлээд зэгцэлнэ. Хамгийн түрүүнд чиний хүүг хар листээс гарахгүй гэж хэлнэ. Жиюм энэ бүхнийг харж Сохо дотроо хичнээн шархтаж ажлын тал дээр ямар хатуу шудраг хүн болохыг улам ойлгоно. Сохож түүний олон талын авьяасыг харж яг ямар албан тушаалд илүү тохирохыг шууд шийдэж чадахгүй тул эхлээд бусад ажилтнуудад дэмжлэг үзүүлж бай гэж даалгана. Сохо Жиюмд баг багаар итгэж эхэлнэ. Сохогийн дэргэнд байнга байдаг хүн бол Ха Дуюн. Түүнийг Сохогийн аав ажилд томилсон. Олон жил хажууд нь байсан хүн. Дуюн Жиюмыг их сони эмэгтэй гэж бодно. Жиюмч түүнд хандан өөрт нь тодорхой зорилго байгаа ч Соход хизээж хор хүрэхгүй гэдгээ хэлдэг. Сохо энэ хоёрын шивнэлдэж байгааг хараад анзааралгүй байж чадалгүй байн сонирхно. Жиюмыг баг хардаад байгаа юм шүү. Орой бассейнд ганцаараа сууж байхдаа Сохо гинэт Жиюмын гэрлэх санал тавьсан мөчийг сандаг. Тэгээд түүнд хүүхэд байх үеийн нэг дурсамж ирнэ. Сохог Герман явахаас өмнө нэг удаа сэтгэлээр унаж хичээлээ таслаад барилга нурааж байгаад ажилчдад хөөгдөөд тэр үед нь бяцхан Жиюм түүний гараас шүүрэн авч хамт цугтаж байсан. Удаангүйсний дараа тэр хоёр аюулгүй газар хүрч Жиюм түүний гар гэмтсэнийг хараад өөрийнхөө хүзүүнд байсан жижиг алчуураар боож өгдөг. Тэр үед Жиюм бас надтай гэрэл гэж хэлсэн байдаг. Одоо үед тэр алчуурыг Сохо олоод тэр үеийн охин Жиюм байсныг таньдаг. Тэгээд Жиюмыг дуудана. Сохо одоо Жиюмыг яг тэр үеийн охин мөн гэдгийг таньчихсан. Жиюм ч энэ боломжийг ашиглаад дахиад л "Тэгвэл надтай гэрлэх үү?" гэж шоглоно. Сохо тэр мөчөөс эхлэн Жиюмыг өөрөөр харж эхэлдэг. Сохо нэг газар явах хэрэгтэй болтогч ослын дараах сэтгэлийн шархаас болоод машин барьж чаддаггүй. Бас дүйнтэй ч холбогдож чадахгүй тул аргагүй ирэхэнд Жиюмыг дуудана. Жиюм баяртайгаар ирж Сохог аваад явна.
Тэд хотын зах руу явж сохоо Юн Жуваны булшин дээр цэцэг тавина. Тэр чимээгүй хүн булшны өмнө зогсоод уучлаарай гэж шивнэн. Энэ үгийг сонсоод Жиумын зүрх эмтэрнэ. Учир нь сохоо одоо хүртэл өөрийгөө буруутгаж байлаа. Жиум дотроо чи буруугүй гэж бодно. Булшнаас буцах замдаа сохоо Жиум хоёр цэцгийн дэлбээ хийссэн сайхан газар таарна. Жиум зориуд энэ үзэсгэлэндээ орчин сохоод харуулж нэг өдөр гуниглахаараа өнөөдрийн энэ өнгийг санаарай гэж хүсдэг. Сохоо гаднаа гутран үг хэлсэн хിവэр байдаг ч царай найраа зөөлрсөн байв. Буцах замд сохоо Жиумээс чи юунд дуртай вэ гэж асуухад Жиум маш шулуухан таны дуртай зүйл дуртай. Таны сонголт миний сонголт гэсэн утгатай хариу өгнө. Сохоо чи миний сонирхдаг төрлийн эмэгтэй биш гэж хариулдаг. Удалгүй том ачааны машин хажуугаар нь өнгөрөхөд сохоо дахин муу дурсамжинд автаж машинаас бууж амьсгалан тавчтан өвдөж эхэлдэг. Жиум тайвшруулж дахин хажууд нь байж өгнө. Тэр өдөр Юн Жуваны дурсгалын өдөр бас мөн сохогийн төрсөн өдөр хоёр давхцаж байдаг. Жиум Эйонтэй хамт сууж байгаад үүнийг санаад шууд сохоо дээр очино. Сохоо төрсөн өдөр бүрээ шийтгэл мэт өнгөрөөдөг. Учир нь тэр өдөр Жуваныг дахин хамгийн их сандаг. Жиум бороонд норсоор түүний гэрийн гадаа ирээд дахин сэтгэлээ илчилнэ. Тэр энэ өдрийн сэтгэлээ илчлэлтийг сохоо хизээж мартахгүй гэдгийг мэдэж байсан. Энэ мөч сохоод өнгөрсөн дурсамжийг шууд сэргийнэ. Учир нь хүүхэд байхад өөрөөс нь чи надад сайн уу гэхэд Жуван төрсөн өдрөөр чинь хэлнэ гэж амлаж байсан. Тэгээд яг одоо бороотой шүн төрсөн өдөр дээр нь өөр эмэгтэй яг тэр хариуг нь өгч байгааг нь түүнд маш сонин, маш танил мэдрэмж төрүүлнэ. Яг энэ үед Юн Жуван сохогийн гэрээс гарч ирдэг. Жиум үүнд нь будилж Жуван сохоод сэтгэлтэй юм болов уу гэж андуурна. Сохоо Жуваныг гэрээсээ гаргаж тэдний хооронд багхан маргаан болдог. Жуван сохогийн төрсөн өдрийг тэмдэглэж түүнийг өнгөрсөн шаналлаас нь гаргахыг хүсдэг байсан ч сохоо үргэлж татгалздаг. Жуван явсны дараа Жиум түүнээс шууд чи сохоод сайн юм уу гэхэд Жуван яг тодорхой хариу өгөхгүй. Жиум өөрөө ч би түүнд сайн гэдгээ хэлж гин. Ингээд гэртээ харж Эгёнд энэ бүхнийг ярьж ахин төрөхтэй арай дэндүү хурдан төрж гисэн болохоор өмнөх амьдралынхаа дүүтэйгээ нэг хүн сайн болчих шиг боллоо гэж харамсна. Ажлын өдөр Жиум бол сохоог тойроод бүх дэлхий эргэж байгаа юм шиг л сайн хандна. Энэ үед Жуванч бас сохогийн ойр орчимд илүү их гарч ирэх бөгөөд Жиум түүнийг өрсөлдөгч гэж харсаар байдаг. Зочид буудлын төслийн хүрээнд нэг барилгын компани тендер шалгарч нууц нэрээр орсон Жуваны компани санал сонгогдно. Сохоо түүнийг хараад огт давуу байдал олгохгүй. Дуюунд хүртэл уурлана. Жуван гомдож гарч явхад Жиум араас нь очиж тайтгаруулна. Жуван хүчтэй харагдахыг хичээж байгаач хэдхэн алхмын дараа сууж уйлдаг. Жиум үүнийг хараад үнэхээр өрөвдөнө. Дүүгээ ингэж шаналж байхыг харах нь түүний зүрхийг өвтгөнө. Тэгээд тэр орой Жувантай уулзаж хамт хооллож ярилцаж аажмаар илүү ойртдог. Ярилцлагын үеэр Жуван анхны харцаар дурлсан хүнтэйгээ одоо хүртэл холбоотой гэдгээ хэлдэг. Түүний дүрслээд байгаа хүн нь тооцоотой, амьдралд хайртай, хоол сайн хийдэг, сайн жолооч гэдгийг сонсоод Жиум эн чинь сохоо биш юм байна гэдгийг ойлгож эхэлнэ. Эцэст нь Жуван сохоод биш хаад уюун сэтгэлтэйг Жиум ойлгоод маш их тайвширна. Энэ зур хаад уюуны ар гэрийн асуудал сөхөгдөж эхэлдэг. Түүний аав залуудаа нас барсан тул тэр багаасаа дүүгөө өсгсөн. Мөн Юн Жуваны хосол Дуюуны гэр бүл хоёрын хооронд өмнө нь аль хэдийн холбоо үүсэж байсан нь баг-багаар мэдэгдэнэ. Өнгөрсөнд сохоо Дуюун хоёр нэг сургуульд сурдаг байсан ч бараг ярьж байгаагүй. Тэднийг анх жинхэнэ утгаараа холбосон нэг жижиг дурсамж бий. Сохоо нэг удаа сургуулиас гарахдаа Жуван чөхөр хөргөж өгөхийг Дуюунээс хүсдэг. Дуюун тэр шөхрийг хөргөж өгөхөд Жуван түүнд анхны харцаар дурлцдаг. Нэг орой Жиум Жуваныг уусан байхад гэрт нь хөргөж өгнө. Таксийн Жуван түүний өвөр дээр толгоогоо тавиад унтчихдаг. Жиум түүний үсийг элбэж сууна. Энэ нь яг л өмнөх амьдралын их чинь хിവэр байгаа мэт маш дулаахан мөч. Гэрийнхэн нүдэнд очиод хонх дарж өгөөд өөрөө нуугдана. Ээж нь Жуваныг аваад оруулахыг холоос харахад Жиум төрхөн зур ээж намайг танилаа, тэрвэрлээ гэж төсөөлөх боловч мэдээж тийм зүйл болохгүй. Тэр үүдэнд нь суучихсан ээжигээ санаад уйлж эхэлдэг. Яг тэр үед мөн сохоо Жуваныг эргэж ирээд Жиумыг тэнд уйлж байгааг харна. Сэрэгтэн Жиум сохоог ээжээ гэж дуудчихад сэрэгдэггүй ч эргээд харахтаа танил дулаахан өнгөөр нэрийг нь хэлнэ. Энэ нь сохоод маш сонир мэдрэмж төрүүлнэ. Учир нь яг Жуван шиг санагдсан. Энд Жиумын өмнөх амьдралын нэг маш өрөвдөлтөй дурсамж гарч ирдэг. 3 дахь амьдралдаа дурсамж нь сэрэгсний дараа өмнөх ээж дээрээ очиход тэр ээж нь мэдээж танихгүй, бүр түлхэж байсан. Тэр үеэс Жиум өнгөрсөн амьдралынхаа гэр бүл рүү хизээч шууд очихоо болсон байдаг. Юн Жуваны амьдралд тэр ээждээ үннийг хэлж чадалгүй зүгээр л тэврээд уйлж байсан. Харин одоо 19 дахь амьдралдаа мөн л үүдэнд нь зогсож байна. Сохоо түүнийг тайвшруулахын тулд хамт дэлгүүр орж рамен иддэг.
Жиюн түүнд яагаад уйснаа тайлбарлахдаа өмнөх амьдралын ээжигээ сансан гэж хэлнэ. Энэ нь Сохо түүнийг өрөвдөх ойлгох мэдрэмжийг төрүүлдэг. Гоймон идэж суухдаа Жиюм Сохо сүүлийн үед түүн рүү их инээмсэглдэг болсныг анзаарна. Бас шулуухан би энэ амьдралд яг энэ шалтгаанаар төрсөн гэж бараг ам алдаас шахна. Энэ үг Соход дахиад л Жуоны нэгэн дурсамжийг сануулдаг. Тэр цагаас эхлэн Сохогийн Жиюмыг харах өнцөг өөрчлөгдөж эхэлдэг. Түүний хачин зан нь одоо зүгээр нэг хачин биш, харин хажуудаа байгаа хүмүүсийг тайвшруулж аз жаргалтай болгодог онцгой чанар мэт санагдаж эхэлнэ. Чуоны гэрт хамт очих үеэр Жиюм бараг үннийг хэлчих шахдаг. Чуон дотроо улам их хэрэгэлцэж Жиюмтэй холбоотой бүхнийг бодож эхэлдэг. Сохо дүүн хоёрч Чуоны цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зочид буудлын төсөлд оруулахар шийднэ. Тэгээд Жиюм Соход би танд нийт 3 удаа сэтгэлээ илчилнэ. 3 дахь удаад ч татгалзвал болиё гэж хэлдэг. Сохо юучлан тэгвэл одоо гуруулан зэрэг хийчих гэж хэлсэн ч Жиюм өөртөө бүрэн итгэлтэй байлаа. Нөгөө талд Чуон зориг гархан хаад үеүнээс хэрэг боломжтой бол намайг өөртөөгөө тохирох хүн гэж бодох болов гэсэн утгатайгаар асуудаг. Дүйн гаднаа маш тайван хүүтэн хിവэр байж бид хоёр таарахгүй гэж хариулна. Гэвч ширээн дор гараа чангатгаж байсан нь түүний сэтгэлийг илтгэн. Зочид буудлын дээр Жан Ёногийн хүү дахин ирэхэд Сохо аюулгүй байдлын ажилтнуудаар гаргуулж дараа нь Жан Ёнод шууд анхааруулга өгнө. Дараа нь Дүйн өнгөрсөн хэдэн жилийн санхүүгийн тайлан төсвийн нэг шөнийн дотор гаргаж ирэхийг даалгана. Энэ үед Сохо ажил дээр улам шийдэмгий хүчтэй болж байгаа нь харагддаг. Орой ажил тарахад Сохо Жиюмийн ширээ хоосон байгааг анзаараад ягаад ч юм түүнийг сандаг. Яг замд нь Жиюмийг нэг ир хөөж явааг хараад араас нь дагна. Тэр хүн бол Жиюмийн ах. Жиюм өмнө нь түүнд их мөнгө өгсөн ч ах нь ханааж татахгүй дахиад дээрлэхэж бүр гудамжинд үснээс нь татаж танхаарна. Сохо ирж Жиюмийг хамгаалахад ах нь бүр Сохог зогчгоно. Жиюм үүнийг хараад маш их уурлана. Сохо ахынхын талаар илүү их юм асуухгүйгээр зүгээр л ууд суугээд хамт явдаг. Жиюм Дарс Виноны талаар асар их зүйл мэддгээ харуулж Сохо бүр гайхдаг. Гэхдээ энэ бол түүний олон амьдралын хоримтлуулсан мэдлэг. Буцах замдаа Сохо баг зэрэг согтно. Тэд голын ирэг дээр сууж амарна. Жиюм хөрмөө газар дэвсэж өгөөд Сохог тухлуулдаг. Энэ нь Соход багын дурсамжийг сануулдаг. Сохо Жиюмийн нүрийг ойроос ажиглаж яагаад ч юм Жуоныг санагдуулж байгааг дотроо бодно. Жиюм түүнийг үнсмээр санагдсан ч Сохо согтуу болохоор өөрийгөө барина. Сохо түүнд ослын талаар ярьж эхэлдэг. Тэр үеэс хойш өөр хүний биед хүрэхээр өвдөлт мэдэрдэг болсон тухай. Жуоны бие өөр дээр нь хүрч байгааг мэдэрсэн тэр мөчөө одоо ч мартдаггүйгээ хэлнэ. Жиюм үүнийг сонсоод дотроо нулимсаа залхина. Такси олдохгүй байхаар нь хүний тэрэг дээр чирээд явна. Жиюм бүр үүнийг чадварлаг чирч явна. Учир нь 16 дахь амьдралдаа тэр тэрэг чирдэг хүн байсан гэдгээ дотроо санана. Сохо замдаа бүр суларч унана. Жиюм аргагүй юун Чуоноос тусламж хүсдэг. Чуон тэднийг хүргэж өгөхдөө Жиюм Сохог дэндүү сайн мэдэж байгааг анзаарна. Арын судалд сууж чаддаггүй, урд суух дуртай, өөрөө жолоо барьдаггүй зэрэг жижиг деталийг хүртэл мэдэж байгааг нь хараад гайхна. Жиюм Чуон хоёр Сохог гэрт нь хүргэж өгөөд дүйнээс код авч орно. Жиюм Сохог хөвтүүлж бүтээлхийг нь засаж өгч байтал Сохо согтуудаа нүдэ нэгээд Жиюмыг Жуон гэж андуурч ихчээ битгий яваач гэх мэт гонигтай үгс хэлдэг. Жиюм үүнийг сонсоод өөрийгөө барьж чадалгүй байлна. Тэгээд чургуулган дотроос нь өмнө нь төрсөн өдрөөр нөхч байсан жижиг харьцгийг олно. Сохо одоо хүртэл тэр харьцгийг хадгалсан байжээ. Жиюм тэр шөнө олон дахин зүудэлдэг, аимшигтай хар дарсан зүудээ дахин зүудэлж сэрнэ. Харин Сохож бас шүн Жиюмыг цусанд бодогдсон Жуон шиг хараад айж сэрдэг. Тэр өглөө бассейнд орж тайвширч суухдаа өмнөх шөнө Жиюмийн уйлж байсан дүрийг сандаг. Би Жиюм дурлцсан болов гэсэн бодол айжмаар тодорч эхэлнэ. Гэхдээ түүний толгойд нэг л асуулт байнга эргэлзээр байдаг. Яагаад би түүнийг харах бүртээ Юн Жуоныг сандаг юм бэ? Энэ эргэлзээ түүнийг тайван орхихгүй. Хаад уян үнийг мэдрээд Соход мэдрэмжээ шалгаж үзэх боломж олохын тулд Юн Чуонд Жиюмыг далайн эрэг рүү дагуулж очих санал гаргуулдаг. Далайн эрэг дээр Сохо Жиюмтэй нухацтай ярилцсан. Тэр шөнө яагаад уйлсан мөртлөө өдөр нь юу ч болоогүй юм шиг байсан юм бэ гэж асууна. Жиюм илдгээр инээмсэглээд дахин сэтгэлээ илчилдэг. Энэ бол түүний нэгдэх сэтгэлээ илчлэлт. Тэгээд тэр Сохогийн гараас барьж далайн эрэг дээр хамт бүжиглэнэ. Энэ мөч үнэхээр романтик байлаа. Яг энэ мөчөд тэнгэр гинэт бороо асгаруулж эхэлнэ. Ингээд тэд ойролцоо хуучин байшин руу хорогдохоор явдаг. Энэ хүрээд part 1 маань дуусч байна. Энэ киног цааш нь яриулахыг хүсвэл та нар маань лайк дараад комент үлдээгээрэй. Олон хүн дэмжүүл үргэлжлүүлээд ярьж өгье. Дараагийн имжлэгээр уулзтлаа. Баяр таа.